Манифесташны талаар маш гоё чухал ертөнцийн хуулийн талаар хуваалцъя. Хэрвээ та амьдралдаа ямар нэгэн зүйлийг үнэхээр манифест хийхийг хүсэж байгаа боловч тэр зүйлээ хараахан хүртээгүй байгаа бол та тэр зүйлдээ заавал яаж хийж байгаад хүрнэ, нэг эсвэл хорвоо ертөнц танд түүнээс илүү гайхалтай зүйлүүдийг бэлдсэн байгаа гэсэн үг. Ихэнх үед хүн төрлөختөн яадаг вэ гэхээр бид нар өөрийнхөө энэ даалт ухамсар, даалт бодлороо өөрийгөө хязгаарлаад түгжчихдэг. Би зөвхөн энэ л зүйлийг авмаар байна, энэ л хүнтэй хамт баймаар байна, ганцхан үүнийг л манифест хиймээр байна гэд маш их тэр зүйлийн араас зөхрөөд өөрийгөө гацаачдаг. Гэхдээ амьдрал байгаас бид нарт зөндөө олон хаалгыг бэлдсэн байдаг гинэ. Тэгээ нэг ийм жишээ байдаг хэвгүй юу? Хулганы хэрвээ ингээд нэг л өрөөнд бислэг тавиад тэр өрөө рүү явуулаад ах юм бол хулган байнга тэр өрөө рүү очиод бислэгээ иддэг. Хэдэн өдрийн дараа бислэгийг авчих юм бол 2-3 өдөр очиж байгаад тийшээ ерөөсөө очихоо болждог. Гэтэл хүн төрлөختөн маш ухаалаг боловч цорын ганц өөрийнхөө ухамсараараа өөрийгөө зөвхөн тийшээ л явах ёстой гэж бодож програмчилдаг тийм хүмүүс гинэ. Тэгээд тэр зүйлийг авч чадахгүй болохоор би азгүй хүн, амьдрал надад ингэж хандлаа, амьдрал ийм тийм гэдэг. Гэхдээ амьдралд биднэрт зөндөө олон боломжит хувилбар, зөндөө олон өрөөнүүдэд тэр гайхалтай бяцлаг, аз жаргал, дурсамж гээд тэр туулах ёстой гайхалтай зүйлсийг бидний амьдралд бэлдсэн байдаг. Би ч гэсэн сургалтын дээрээ хэрхэн манифест хийх вэ гэд энэ талаар хичээл ордог. Гэхдээ энэ нь та зөвхөн тэр машиныг тат, энэ байрыг тат гэдэг талаар ерөөсөө заадгүй. Мэдээж та сэтгэлгээгээ өөрчилснөөр эдгээр зүйлийг татаж чадна. Гэхдээ та өөрийнхөө энэ awareness сэтгэлгээн дээрээ ажилласнараа, хорвоо ертөнцийн хуулийг судалснараа, өөрийнхөө энэ програмчлалыг мэдэж авснараа өөрт зориулагдсан гайхалтай бүх зүйлсийг амьдралдаа манифест хийх боломжтой. Магадгүй та яг одоо ямар нэгэн зүйлийг туулж иж магадгүй та бүтлгүүцсэн байж магадгүй. Гэхдээ таны энэ туулсан болгон чинь таныг дараагийн тэр гайхалтай хаалга руу таныг бэлдэж байгаа гэж бодоорой. Тийм болохоор хизээж бити өөртөө бууж өгөөд итгэл үнэмшлээ алдаарай. Тэгээ хэрвээ та нар маань бас миний сургалтанд суугаад manifestation талаар суралцаад өөртөө бас анхаарай гэж бодож байгаа бол өнөөдөр миний сургалт эхэлж байгаа. Та амжиж орж ирээрэй. Амжихгүй бол дараа сард орж иж болно. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Баяр таа.